За мөн нэг зүйлийг өргөн хүрээнд нь бас хэдүүлээ бодоод үзье. Ялангуяа манайхан газаршоо дотгошоо их явж удаа аял зугаалж амарч байгаа, зарим нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, зарим нь амьдарч байгаа. Тухайн очсон улсыгаа одоо тэр орчин нөхцөл сайхан байна, ийм гоё хөгжилтэй байна гэж ярьдаг, дуу алдчих. Харин манай улсын хөгжил ямар байна гэж хооронд нь харьцуулж зарим иргэд маань бас мэдээлэл өгдөг. Гэтэл эн чинь тэнгэр газар шиг ялгаатай юм байна. Хүндээ байна, иргэдтэй байна. Төрс их удирж байгаа удирдлагуудтай холбоотой юм. Гэтэл өнөөдөр бидний магтаад байгаа тэр сайхан одоо өндөр хөгжилтэй улс орнууд яаж төр засаг нь өнөөдөр улс орноо удирдсан шиг удирдах, иргэдийнхээ дуу хоолойг сонсч ямар нэг алдаатай шийдвэр гаргах юм бол иргэд нь сайн дураараа тэр асуудлыг эсгүүцэж түүнийг даваад алдаатай шийдвэрийг засч чинь, залруулж чинь, иргэдээ сонсч чинь, хүндэлж чинь. Тухайн иргэдэж хууль дүрмээ мэддэг. Буруу зүйл хийвэл хуулийн хариуцлагыг хүлээдэг. Хуулийн байгууллагч мөнгөдөө эрх мэдэлтэй хэн ухаанд бүгд нь хуулийн хариуцлага тэгш тэнц оногдуулж байна. Иргэд нь өөрсдөө ухамсартай байна. Төр засаг нь удирдах шиг удирдах байна. Хийх ажлаа хийх цагтаа хийждэг. Үлдсэн цагтаа гэр бүлдээ цагаа зарцуулж байна. Авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцдэг. Хангамж хангалт нь хүрэлцээтэй. Төр засаг нь өөрсдөө төлөө биш, иргэдийнхээ төлөө, улсынхаа төлөө ажилладаг. Иргэдэн ч тийм бодолтой. Цаашлаад монголчууд бидэртэй адилхан өнөөдөр өмсөн зүүсэн, идсэн ууснараа, явсан газраараа, унсан машинаараа өрсөлдөж нэгэндээ гайхаж амьдардаг хүмүүс тэд биш вэ? Юу өмсгөн сонирн биш, ямар машин унах сонирн биш. Хувцал бол хувцас. Гүрх газарт нь хүргээд өгчөө тэр машины гой гангад хамаа байхгүй. Хамгийн гол тэд тайван, эрүүл, ад жаргалтай амьдралыг илүүт үзэж байна. Ийм учраас л энэ улс орн чинь тухайн тэр гадны өндөр хүчтэй усч хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр хүн нь ухамсартай байна. Төр засаг нь мөн адил ухамсартай иргэдийн төлөө ажиллаж чадчих. Тэгэл өнөөдөр монголчууд бид цөөхүлээл гэж ярьдаг, бие биенээ химэлдэг, муулдаг, алалцдаг. Төр засгийн түүгээр нь тоглолт хийж чинь иргэдэн ч ухамсаргүй. Хууль дүрмээс яаж хайж байгаа ч юм байхгүй. Хулгай хийвэл ингүүл хэдэн жил авдгийг тэгээд торгуулчтыг. Өгсөн бас тэр чинь ялаж идлээ гараад ирнэ л гэж. Дээр дооргуу дундаа шалгаа байхгүй. Бүгд л ийм завхарсан байна. Төр засгийн ч өнөөдөр төр засаг шиг байж чадахгүй байна. Энэ жил 126 гишүүн гарлаа. Одоогор мэдгдсэн юм алга. Хуучиг хивэндэл байна. Өмнө ч гэсэн би одоо бас өөрийн захим хуудастай хэлжлээсэн. Энэ 126 нуу 76 байна. Эн чинь тоондоо хүндээ сонирн биш ээ. Гол нь тухайн улсыг хэн яаж удирдах вэ? Гэсэл одоо тэр чин сэтгэл байх хэрэгтэй юм аа. Тэгээс тэр гişүүдийн тоо юм чинь хамаагүй л гэж хэлж ирсэн. За тийм учраас төр засаг шиг байж иргэдээ ухамсартай болгож хууль дүрмээ зөв сахиулдаг. Өөрсдөө төлөө биш, иргэдийн төлөө өнөөдөр бас ажиллаа хийдэг. Иргэдэж эрхээ эдэлж сайн дураараа өнөөдөр нэгддэг, дуу хоолой өргөдөл байх хэрэгтэй. Нөгөө тэмцдэггүй ард түмхдэг гэж нэг үг байдаг. Яг энэ байдлаар бид ингээл утсын цаанаас яриад яг л энэ байдлаараа явах юм бол та би хэн аль нь ялгаа байхгүй. Ингээл энэ улс орны хөгжил ойрын хэдэн жилдээ хөгжихгүй байх. Мэдээж Монгол хүн юм болсон хойно сайн сайхан л хүснэ. Эзэний өдөр улс их орон минь сайхан болох байх, хөгжих байх. Гэхдээ миний нас үүсэхгүй байх, харахгүй байх. Гисэн цаанаа бодол тээж харамсалтай. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр гадны улс оронтой энэ улс орноо битээ харьцуулаа. Бид өөрсдөөс эхлэх хэрэгтэй, иргэд нь ухамсартай байх хэрэгтэй байна. Төр засаг нь иргэдийнхээ улс орны төлөө ажилдаг баймаар байна. Бие биенээ хүндэлдэг, хайрладаг бай. Наад захыг л одоо
Годомжинд явахдаа тамхи тараагаа бити годомжид алхаж явахдаа татаач. Хинт хүндэтгэлтэй харьцаач. За мөн энэ сошиал гэдэг хэрэгцээнээс одоо багасч болтгоо одоо бас татгалзах хэрэгтэй. Хэрэгтэй юм заавалгүй л яах. Хэрэгтэй хэрэггүй нэгнийгээ муулсан зүйлийг л их одоо үзэж харах юм. За ийм л зүйлийг хэлэх гэсэн. Тэгээд төр засгийн одоо гишүүдэнд дөжөрчөө үздэй. Одоо тэгээд энэ байтугай л юм сонсоор үтсээр харсаар байгаа л тэгэл тооч сонсохгүй байх. Хэдүүлээ ямар ч байсан Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сайн дураараа чин сэтгэлээсээ энэ тайван жагсаал цуглааны хийж энэ амьдралд болохгүй байгаа энэ улс орны хөгжил саад болоод байгаа асуудлыг дуу нэгтэйгээр хэлж ярих хэрэгтэй. За түүнийг үйлдэл болох хэрэгтэй. Үйлдэл гэдэг нь бид өөрсдөөсөө эхэлнэ. Зүгээр хин нэгнийг очоод энэ болохгүй асуулт дураасаа одоо инфлюенсер гэдэг юм уу одоо тэр олон нийтэд төлөөж явдаг хүмүүс тэгэхээр тэд биш бид өөрсдөө төлөөл явах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм да. Баярлалаа.